Америкийн нэгдсэн улсад төвтэй Heritage Foundation байгууллагаас дэлхийн улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Дэлхийн 180 орныг багтаасан энэ үзүүлэлтээр Монгол улс 125 дугаар байранд жагсаж, эдийн засгийн бараг эрхчлөөгүй орны тоонд багтсан байна. Ингэснээр манай улс Латин Америкийн Гаити, за мөн Африкийн Ган зэрэг улсын араас бичигдсэн байна. Тус байгууллагаас манай улсын эдийн засгийн эрхчлөөнд хэд хэдэн дүгнэлт зөвлөмжийг өгсөн. Нэгдүгээрт Монгол улс эдийн засгийн холбогдох бүх эрхчлөлөг эрх зүйн хүрээнд хамгаалсан хэдиж хэрэгжилтнээс бол хаалттай хэвээр байгаа. За мөн үүнээс гадна эдийн засгаас илүү улс төрийн эрхчлөлтөө бизнес эдийн засгийн харилцаанд улс төр шүүгцэтгэлийн нөлөө их байдаг. Ялангуяа авилга хээл хахуул эдийн засгийг бизнес цаад олж байгаа гол хүчин зүйлийн нэгээр нэрлэгдсэн байна. Ийм учраас авилгыг хумж хээл хахуулыг тасан зогсоох шаардлагатай болохыг зөвлөжээ. Та бүхэн энэ нийтлийн дэлгэрэнгүй манай санины мигмар гарагийн дугаараас хүлээн авч уншаарай.